За юу цаана миний хөөрхөн Улаанбаатарчууд амьдрал хэрвэн. За тэгэхээр хэдүүлээ шин апдейтүүдтэй байна. Эхнийх нь юу гэвэл вебсайтаар ашгүй нэг бэлэн болголоо шүү. Окей. Тэгээ одоо насхуулаад миний шинжсэн вебсайтаар хэдүүлээ ингээд хувийн уншихны цаг байна уу? Эсвэл миний вебсайт дотор угаасаа аягүй бол видео хичээлүүд ингээд орсон байгаа. Тэгээ тэн дээрээс ингээд та бүхэн бидний сэтгэл зүйн байдал бидний манифест гэдэг те тэрэн дээр юу нь яаж нөлөөлд бидний сүнс юу нь яг юу гэсэн юм бэ гэдэг ч юм уу тиймэрхүү талуудаар угаасаа хичээлүүд оролцсон байж байгаа. Тэгээ хэсэг өнгөрсөн сар угаасаа би тэр вебсайтыг тестэн дээр тавьсан байсан юм аа. Тэгээ одооноос угаасаа өнгөрсөн сар нэг сабскрипшн авсан хүмүүсийг би бүгдийг дахиад сараар сонгож байгаа байхгүй юу. Яад бол одоос ингээ ахуулаад officially яг ингээ нэг миний тэр вебсайт ингээ нэг ажиллаж байгаа гэж ойлгож байна. Окей. За тэгэхээр одоо хэдүүлээ мэлхий болчихлоо. Хоёр зүйлийг үзэх болно. Эхнийх нь болохоор хэрэг чи X-тэйгээ асуудалтай. Тэгээд юмыг яаж өгөх та хоёр ингээ болох гээд байгаа ч юм шиг болохгүй байгаа ч юм шиг ингээд учрыг олох гээд ингээ байж ивэл энэ магадгүй чам зориулагдсан байгаа. Эсвэл ингээд хэрэг чи одоо ингээ хайр дурлал байгаа штэ. Тэр нь яах гээд байгаа мэддэхгүй байвал энэ бас чам зориулагдсан. Тэгэхээр эхэлж X-ийн талаар уншин дараачих нь болохоор одоогийн хайр дурлалыг уншина. Хэрвээ чиний амьдралд ингээд нэг ямар ч ингээд проблем байхгүй татвар нийгмийн төлөөд оны шилдэг хөөрхөн ингээд хийж байгаа бол штэ те. Энэ бичлэг чам зориулдаггүй гэсэн үг шүү. Окей. За тэр яах вэ? За. Ихэрт X2-ын донд юу болоод байгаа? Дондын энергийн юм хэлдэг харцгаал. Махаш. Баа. Дин. Page coins. GG. За энэ үзэр ярьж байна. 3 хил дагаад таавар үзэр тат. За хэдүүлээ жоохон хуцтай ярихаар байна. Хэрвээ X2 саяхан бүр амар хоорондоо түс тас ингээ болоод те чи яасан би яасан гэдэг дээрээ тавиад хоёр талдаа ингээ нэг хөндөрцөн бол тэгээд та хоёрын нэг нь би алийг нэгдийг барьж чадахгүй л да. Гэхдээ бараг дийлэгдэхэл чи өөрөө ч магадгүй. Хэрвээ чи ингээ нэг бит хоёрт ер нь дахиж нэг шанс олдох болоо ялангуяа буцаж нэг айтайхан шиг ингээ байчих шанс олдох болоо үл хэсэгтээ бол 4 сава доошоо боё үгүй гэдэг хариулт гарч ирсэн байгаа байхгүй. Би яаж нэг та бүхэнтэй хуваалцаж байгаа вэ ингээ. Ер нь ямар нэгэн харилцаа тустаас ингээ болоод хоорондоо бүр амар ингээ хэрэлдээд ингээ нэг холдонгод таавар боё үүмийн самны үзэр гарч ирж байгаа. Энэ нэрийг яадаг вэ гэвэл хоёр хүн хоорондоо хэрэлдэг үед энэ тэмдгүү угаасаа бүр амар сөрөг нэрүүд ингээд тарцсан байдаг байхгүй. Тэгээ угаасаа сайн нэг өнгөтл зайлгч гэдэг үстэй ярьж чадсан. Тэгэхээр ингээд нэг хэрвээ саяхан ингээд нэг энэ үйл явдал ингээд болсон бол ер нь хэсэгтээ та хоёр ингээд нэг дундын ингээд нэг холбоос ч ингээд нэг түр ингээд холтоосоор аргагүй болсон байгаа байхгүй. Яг тэр хугацаан дээр ингээд 8 ингээд нэг илт гарч ирж байгаа байхгүй. Тэгээ бас 9 аягтай. Яаж вэ гэвэл би энэ хүнгүүгээр одоо өөрийгөө яаж шинээр барих вэ гэдэг ч юм өөрийгөө яаж шинээр бүтээх вэ гэдэг асуудал дээр одоо ингээд нүүр тулах цаг болсон байгаа байхгүй юу. Хэрвээ та хоёр штэ те ингээд хоорондоо ингээд нэг тустаас болоод нилээ ингээд уудцсан байгаа бол шүү заяа. Тиймэрхүү хэсэг бүлгийнхэнд ингээд байж байгаа бол боолын зоос боолын ингээд нэг саваа хааны зоостой хамт ингэж нэг гурвалж ингээ гарч ирж байна. Тэгэхээр энийг юу гэж ойлгож болох вэ гэвэл шүү дээ те. Одоо болтол та хоёр дээр ялангуяа ингээ нэг би энэ харилцаан дээр чамаас илүү ингэж хичээсэн шүү дээ гэдэг нэг барьцдаг юмнууд ингээ байгаа бол наа чи одоо болохоос жоохон блок ингээ бодож байгаа байхгүй. Энийг ингээ ойлгоцгоё. Хүний ой санамж гэдэг зүйл чинь өөр амар сонин ажилт юм аа. Хугацаа өнгөрөх тусам амар том асуудлыг явандаа асуудал биш байсан гэж боддог. Эсвэл жижигхэн асуудлыг хүртэл амар том асуудал байсан гэж боддог. Эсвэл аль аль нь амар сайн хичээж байгаа мөртлөө ингээд нөгөө нэг жоохон илүү ингээд өвтөх гээд байдаг ч юм. Нөгөө нэг жоохон ийм байсан гэдэг ч юм нэг юм
жоо буруу санах гэдэг тохиолдол байхгүй. Энэ дийлэх тохиол юунаас гарч ирдэг вэ гэвэл нөгөө нэг emotionally ингээд нөгөө нэг codependency-гээс болдог. Тэгээ хаанаас нь ингээд нөгөө сэтгэл түгшлээс ингээд болдог байхгүй юу. Одоо тэгэхээр ингээд хоёр ингээд хуваачаад эхний ингээд нөгөө нэг бүлгийнх нь болохоор саяхан ингээд нөгөө нэг тустаас ингээд болоод бүр авгаа мөн гэдэг дээр ингээд нөгөө нэг тулцсан байсан бол хэсэгтээ харилцаа холбоо ер нь бол байх уу гэвэл 8 саваа доошоо боёо үгүй гэдэг хариу гарч ирж байна. Тэгэхээр энэ хугацаанд одоо яалтчгүй өөртөө харилцах, өөрийгөө ойлгох цаг хугацаа чинь гарч ирсэн шүү гэдгийг нэгт ингээ ойлгочвол зүгээр юм болоо гэж харж байна. Садаа тустаас болоод нэлээд удцсан байвал шүү дээ те. Нэгт ойс харамжаа нэлээд жоохон сайн санах хэрэгтэй хаа. Яагаад вэ гэвэл чи юмыг жоохон ингэж нэг бол хит юм, нэг бол хит багаар ингэж нэг бодож нөхцөлөд л жоохон буруу дүгнэх гээд байгаа юм болоо гэдэг үзэр гарч ирж байгаа байхгүй юу. За энэ яг зүгээр энерги жижиг юм те. За дэдүүлийг үзэхвэл одоо нөгөө хүний чинь талаар ер нь яг чиний ингэж чамааг юу гэж бодож байна, харилцаа юу гэж бодож байна гэдэг кейсүүд хэдүүл харцгаая. 1 2 3 амархан шүү дээ. Papa. Judgment доошо. Tower. Окей. Өнгөрсөн үзэр дээр юу байлаа? 4-ийн саваа доошо Tower үзэр дээшээ буюу ингээд нэг юм боломж ингээд нэг хаагдсан гэл нэг юу байгаас. Энэ дээр бас ингээд хоёр дахь удаа дараалал гараад ирж байгаа байхгүй юу? За тэгэхээр манлайлж байгаа энергиуд гэх юм бол ингээд хилэн цаана тэгээд ном гэсэн ингээд нэг 3 том энерги давмгаалж байна. Энэ бол гэхдээ зүгээр энерги шүү заяа. Тэрс тэр юм гэсэн утга бол байхгүй. За хэдүүл хэд хэдэн зүйл дээр айгүй ухаалаг ойлгоно. Хаана яг доош байгаа байхгүй юу? Тэгэхээр чиний ингээд нэг X чинь чамаа гэжтэй те. Чи ер нь ингээд нэг юм шалцхансан гуулгач маягийн гэдэг утгаар ингээд бодоод байгаа байхгүй юу? Яг юм болгон дээр дандаа намайг буруулах чинь гэдэг чинь тиймэрхүү байр сууриас ингээд нэг хандсан байгаад болохоор 5 X дээр чинь гарч ирж байгаа байхгүй юу? Юм болгон дээр ингээд би нэг сонир буруутай юм шиг мэдрэмж ингээд аваад идэг болохоор ингээд би ер нь энэ харилцаан дээр нь хичээсэн ч ялаа байсан ч ялаа гэдэг ухааны бодоод байгаа байхгүй юу? Яагаад вэ гэвэл боолын аяга тэргүүний аяга хоёлоо доошоо гарч ирж байна. Бид хоёрын харилцаан дээр ер нь чи надад ерөөсөө ингэж уучлахгүй байсан ч юм уу эсвэл надад ингээд зөвөр нь худлаа найдвар төрүүлдэг байсан штэ тий надаа ингээ хайртай маяштай гэдгээр ингээ цаагаараа нэг хөлтэй хийдгүүл байсан штэ гэдэг ухааны байдалтай байгаад байгаа байхгүй. За окей cool тэгсэн мөртлөө энэ дээр нь болохоор 10 аяга дэш байгаа байхгүй. За ингэж ойлгож болж байна. Хоёрын хэлттэй ингээ гарч ирсэгээд юу вэ гэвэл штэ тий чиний надаа өгчээсэн мэдрэмжүүд чинь нэг юм худлаа байсан юм биш үү гэдэг ч юм уу яг тиймэрхүү ингээ нэг мэдрэмжүүд байгаа байхгүй. Тэгтээ бас тийм гэж бодохоор бас өөрөө эргэлзээ та. Бид хоёр уулнал ингээ нэг урт хугацаа амар гоё ингээ хардаг байсан, би хардаг байсан. Гэхдээ цаагаараа бас ингээ нэг чи надад хайртай ч юм шиг, хайргүй ч юм шиг инээ тэрэ гэдэг нэг юм бодлоод угаасаа давхцсан байгаа байхгүй. За иймэрхүү бодлоод ер нь ямар үед дийлэх тохиол гарч ирдэг вэ гэвэл нэгт явраа нэгэн харилцаа жижиг болоход өөрийнх нь одоо өөртөөгөө ярилцаагүй, өөрийгөө таньж мэдээгүй, өөрийнх нь мэдрэмжүүдийг ойлгоогүй хүмүүст дийлэх тохиолдолд иймэрхүү орон гарын энергитэй байдаг. 1. Хоёрт шинхэн салалт. Энэ үед угаасаа иймэрхүү орон гарын бодлоод орж ирдэг. Тэгээс би өнгөрсөн ингээд нэг шафл дээр та дээр ярьсан шүү дээ. Хэрвээ чи өнгөрснөө ингээд нэг санаж байгаа бол нэлээд ухаалаг ингээд нэг бодож санах хэрэгтэй шүү. Тэгвэл нэг тархин чанд худлаалаад байдаг шиг тийм. Тийм ээ. Тиймээс одоогоор бол ингээд нэг чамтай холбоо барих уу, ер нь ярмаар байна уу гэвэл энэ дээр бол үгүй гэдэг өдрөд гарч ирсэн байна. Гэхдээ ер нь галаа намжтал ингээд нэг хүлээе. Тэгээд харилцаа холбоо ингээд нэг тасраад ингээд нэг утсан, бүр утцсан ингээд нэг бүлгийнх нь ингээд хэлэхэд болохоор харилцаа тогтооход бол жоо төвөгтэй л байна. Гэтэ ингээл яаж байна? Би саяхан салсан хүмүүс болон урт хугацаа салсан аль алин дээр би зөвлөгөө өгч байгаа шүү. Саяхан урт хугацааны өмнө салсан хүмүүст нь болохоор ингүүл яаж байна? Яг би энэ харилцааг үнэхээр буцаж сэргээхэд энэ надад worth буюу хэрэгтэй байх уу гэдгийг асуух хэрэгтэй байхгүй юу?
Ягаад гэвэл та хоёрын ингээд нэг салсан чинь болохоор шалтгаан байсан болохоор салсан те. Гэхдээ үнэхээр бид нар хугацаа өнгөрөх тусам тухайн тэр шалтгаан гэдэг зүйлийг нэг амар онцгийн зүйл гэж ботхоо болоод тэгээ тэндээ ингэж андуурангуудаа нэг алдаага 2 3 татчаад байдаг байхгүй юу. Бодож үзье. Хоёроо хамт ингээд нэг хөрхнөө гэдэг ингээд байж байхад те та хоёрын нэг нь ингээд яах гэдэг юм мэддэхгүй эсвэл өөр хүнтэй ингээд нэг өөр хүн сонирхоод байдаг юм шиг те эсвэл чам нэг юм анхаарал халамж тавьдгүй байсан гэдэг ч юм. За нэг юм том red flag байлаа гэж бод те. Хугацаа өнгөрөх тусам тэр нь яг үндэ red flag гэж тэрний яг үндэ мартсан суучдаг байхгүй юу. Тэгээ буцаад ингээд нийлэнгүү тэр асуудлаа ингэж нэг аль аль талдаа даваагүй буцаж нийлэнгүү дахиад нэг бүдрэг шаардлага гарч ирдэг. Тиймээс салаадуудаа тэгээ нөгөөнийхэн талаар харилцаагийн талаар зөвхөн гоё ингээд дурсамжууд ингээд нэг байгаад байгаа бол наа чин жоохон ингээд нэг өөрийнх нь тархи аудит хийх шаардлагатай байхгүй юу. Үнэхээр асуудал бас байсан. Тэрийг бас нэг санаад тэгээ тэрийг би үнэхээр ингээд нэг давснуу тэр хүн бас давснуу тэгээд ер нь яриад ингээд буцаад нэг уулзаад ингээд яахад үнэхээр надад хэрэгтэй юу гэдгийг өөрөөсөө асуух хэрэгтэй байна. Хэрэггүй гэж бодвол муу нэг амьдрал бол гоё юм. Саяхан салсан хүмүүс болохоор шүү дээ. Та хоёрт ингээд нэг яг өөрөөсөө эмоц таних, ойлгох хугацаа бол хэрэгтэй байна гэдэг үзэр гарч ирлээ. За тэр зөвлөгөө авч үе за. 괜찮아. Яг зөв. 8 аяг доошоо. Тэгээ 9 аягтай хамт байхгүй. 8 аяг доошоо гэдэг чинь өөрөө буцаж ирдэг үзэр. Буцаж харилцаа сэргээдэг үзэр. Гэхдээ 9 аяг доошоогоос энэ нь болохоор юу гэж ойлгож болох вэ гэвэл ребаунд хийж болохгүй шүү гэсэн үг байхгүй юу? Ребаунд харилцаа гэж эцээцэд юу вэ гэвэл шүү дээ. Ер нь хосын харилцаа гэдэг чинь үргэлж чиний дотор ямар тэнэг ингээд нэг зүйлүүд байгааг харуулдаг нэг харилцаа байдаг байхгүй юу? Одоо жишээлбэл чи бодож үзье. Хүнд итгэж өгдөг ч юм уусгүй нэг хүнээс ингээд хаягдхаасаа айдаг болохоор өөрийнхөө ингээд үнд зүйлүүдийг хүртэл алан барин байж нөгөөнийхэн төлөө хичээдэг бол наа чин болохоор шүү дээ. Чиний нэг мэдрэл мотой зачин байгаа байхгүй юу? Энийг чи нөгөө хүн яаж рефлект ингээ болгодог вэ? Чиний одоо хязгаараа чи үргэлж давж байгаагаар ингээ болдог ч юм уу те. Энэ заавал нөгөө хүн чинь буруутай гэсэн үгийг би юусаар яриаггүй шүү. Чи ч гэсэн нөгөөнийхөө рефлект гэдгийг заавал санах хэрэгтэй байхгүй юу? Бид нар ер нь хосын харилцаа гэхээр дандаа ингээ нэг юм чөтгөр шиг буруутай гэж бодоод байдаг. Хоёр талдаа тэнийг үсэн шүү дээ. Тэ? Тэгээд одоо шилбэл за би өөрийнх нь хязгаар, өөрийнх нь лимитийг ингээд нэг үргэлж ингээд тэр хүн дагуулад байдаг. Эний шалтгаан нь болохоор би хаягдхаас айдаг амар нэг тийм айцтай юм байна. Тиймээс би ингээд нэг өөрийгөө алаад ч ингээд болтох бай, нөгөө нэг хажууд байх гад байдаг байснаа эхлээд ойлгох гэдэг ч юм уу тийм. Энэ зүгээр жишээ шүү. Хүн болгонд өөрснийгээс өөр кейс байгаа. Тийм байна. Тэгвэл штэ би тэрийг ингээд нэг таних мэдхгүйгээр нөгөө нэг ингээд санаалаа нөгөө нэг бодоод битгрээл гэж бодох нь өөрөө тэрийг таньж мэдээгүй хэлбэр байхгүй юу? Ойлгож байна уу? Тэгэнгүүтээ нөгөө нэг энэ яста хайрсан би чамтайгаа л байна гэж боддог ч юм. Тэгээ буцаад нэг асуудал төр хоёр удаа өдөрчиж байгаа байхгүй юу? Тэгвэл ингэвэл яаж вэ? Би ганцаардхаас айхгүй байна. Би хаягдхаас ингээд нөгөө нэг айхгүй. Миний амьдрал миний гарч байгаа юм чинь. За би тэр хүнтэй нийлээ цаашаа явбал сайн байна. Явахгүйсэн ч гэсэн надаа бас окей. Тиймээс ингээд let's see гэж ингээд боддог. Бодол дээр ингээд байж игэл яг болж байгаа байхгүй. Яаж вэ гэвэл шүү дээ те. Чи намаа ингээд нөө хүндлэхгүй дахиж миний ингээд нөө хязгаарыг дахин авах юм бол надад ингээд чамтай байх шалтгаан байхгүй. Гингүүт ингээд чи ингээд энийг зоригтойгоор хөшүүрхтэйгээр бас хэлж чадчаа. Тэгээд одоо ухаалаг зураасаа ч юм уу эсвэл харилцаагаа илүү одоо нөө нэг тэнцүү авч явах боломж ингээд бүрдсэн байгаа даахгүй юу. Тэгхгүй гэх юм бол яп дахиад нэг асуудал дээр хоёр бүдрэн хааны ил доошоо буюу хоёрын нэг нэгнтэйгээ ойлгох нэг ингэж хүндлэх тэгээд төс тас байх ингээд нөхцөл чи илүү бага болно л гэж ойлгож болох байхгүй юу. Тэр өөрөөсөө асуух хэрэгтэй хаа. Би ребаунд хийгээг үсттэй. Би өөрийнх ингээд мэдрэл мотой ингээд мэдрэмжүүдтэй нүр тулаад давцсан мэт. Тэгээ би бас амар сонирхолтой факт хэлэхөө. Өөрийнхөө ингээд нэг айдас майц тэр бүх юмнуудад авчингууд ер нь л экстэй бараг нийлмээр санагд юм дөө.
Яа нэг нөө өөртөө чинь шийдэл те. За тэр яах вэ? Одоо харилцаж байгаа та хоёрын чинь энийг харьцаа. Хэрвээ та хоёрын харилцаа ямар ч асуудалгүй байвал энэ бол чам зориулсан онцлог биш шүү заа. Энэ хэдэн минут дээр? 5 минут. За. 괜찮아. 약. 오, 쭈쭈쭈. зургагийн аяга World Entertainment. Энэ одоо чи дотроо салхаа төлөвлөд байна уу? Нөгөө хүн чинь салхаа төлөвлөд байна уу? Ер нь та хоёр угаасаа ер нь чи болцсон байгаа даа юм уу? Да окей. Харцгаая. Tower доошоо, Star Huzzer доошоо байхгүй. Star Huzzer ерөнхийдөө бол Tower-ын дараах үзэр гэж ойлгож байна те. Яг гэвэл ер нь бидний амьдралд босгосон бүх зүйлнүүд нурах үе байдаг те. Шатах үе байдаг. Тэрний дараа Star Huzzer-оор амьдралаа босгоно гэдэг бас нэг юм символик ойлголтыг ойлгочих болох байхгүй юу. За, юу гэж би ярьж байгаа вэ л ч те. Та хоёрын харилцаан дээр ч те нэг нь угаасаа ингээд энэ харилцаа ингээд дуусгаад ер нь шинээр эхлэхэд бэлэн болцсон байгаа даа байхгүй юу. Нөгөөх нь болохоор ч те угаасаа ингээд нөгөө сүрж байгаа ингээд барилгыг сүрүүлэхгүйгээд тас ингээд гүрийцэн бид нэг хойноос нь зурлаад байгаа байхгүй юу холболтоо гээд тэгээд Star Huzzer доошоо гэдэг нь ерөөдөө бол энэ харилцаа ингээд дууссан ч гэсэн ганцаар амьдрах ихтгэлгүй байгааг бэлэгдэж байгаа байхгүй юу. Яг тэгвэл 9-ийн аяга доошоо буюу одоо нэг хамаарлын энерги гараад ирж байгаа. За хэдүүлээ одоо жигхэн нухацтай байна. Хэрвээ заяа та хоёрын харилцаа одоо нөгөө хосуудын хямрал гэж яддаг да нөгөө 3 5 7 жил гэдэг ч юм уу те. Тэрхүү ингээд нөгөө хямрал ингээд нөгөө байлаа гэж бодъё. Гэхдээ ер нь ямар нэгэн харилцаа асуудалгүй харилцаа гэж бол түүхэндээ нэгч байхгүй. Бүхэн асуудалд орно. Гэхдээ ямар нэгэн асуудал гарч ирлээ гэж бодоход тэн дээр ухаалгаар шийдэл гаргаж ирдгүү гэдэг нь ерөөсөө л одоо хүчтэй хосуудын ингээд нөгөө бэлэгдлэхгүй одоо бэлэг гэх юм уу одоо тэр суурахгүй. Тэ. Хоёрын орон жижигхэн асуудал дээр ингээд цэцэг царайлаад ингээд нэгэндээ гомдоод ингээд явж ивэл тэгээд энэ үерхэл чинь тэгээд үсрээл жил үргэлжлүүлэх юм шүү дээ. Энэнгээр штэ ингээд бүр хүлээн зөвшөөрч болохгүй зүйлийг хүртэл хүлээн зөвшөөрөөд ингээд эндээ тест гэсэн утгаар би ерөөсөө огт яриаггүй шүү. Let's say чамаа ингээд барьж авах нүртүү чинь цогтөг ч юм уу те эсвэл энэ нэг цохид зодтолтой хүзэл гараад ирсэн л та. Эсвэл ингээд чамаа ингээд байн хуурдаг ч юм уу иймэрхүү зүйлүүдээ ингээд нэг тисэд ингээд явна гэж бол би огт хэлээгүй шүү заяа. Бас at the same time зүгээр нэг хоёрын оронд ингээд нэг үл ойлгосон ч юм уу хоёрын оронд юм дээр бас ингээд нэг сал ямаалээ ингээ баа юмаа гэдэг юм бол бас ингээ нэг хэцүү те. Тэгэхээр бид нар үргэлж баланстай байх хэрэгтэй. За. Нөгөө талаас болохоор асуудал ингээд гарч ирдэг нэг хэрүүл дээрээ 5 удаа хэрэлддэг. Тэгээ бүр ингээд урагшлж чадахгүй, хойшлж чадахгүй болцсон тохиолдолд энэ харилцаа бүр гатцсан байгаад байгааз. Тэгээ чи нэг холдож чадахгүй байгаа шалтгаан нь болохоор магадгүй чи шин зүйл, шин амьдралыг эхлэхээс айжлага байхгүй дийлэх тохиолдолд. Тиймээс угаасаа ингээд хүн нэг юм юу гэдэг нэг намайг дундаа суугаал шигдээл яваад байдаг байхгүй. Тэгэхээр чи аль төвшин дээр явж байгаа нэгт анзаарах хэрэгтэй. Бас нөгөө хүн чинь шүү дээ те одоо бодож үзье. Ер нь хүний хамгийн сурах хэвээр гол ингээд нэг чадруудын нэг болохоор мэдээж ойлгомжтой. Өөрийгөө ойлгохын хажуугаар нөгөө хүнийг бас ойлгох те. Тэгээд хамтдаа
нэгдэж чадж байна. Хамтдаа ингээд нөгөө нэг зүйлийн төлөө явж чадж байна те. Асуудлыг хамтдаа шийдэхин төлөө гэдэг ч юм уу ингээд нөгөө нэг урагш шинүүдийг харж сурцсан байх хэрэгтэй байхгүй юу? За тэгэхээр юу вэ гэвэл та хоёрын хин яг энэ харилцааг дуусгах гэдэг юм бэ? Бүү мэд. За тэр яах вэ? Энэ бол зүгээр та хоёрын бейс энерж байна. За яг одоо чиний ингээд нөгөө нэг урт хугацааны харилцаан дээр ингээд хүнийх нь энергийг харьцгаая заа. Болыг доошоо. Нэ. Аха. Яп. Наймын аяга болохоор харилцаан дээр буцаж ирдэг буюу за тоглосон би хоёлаа буцаж нийлээ тий 10 илд цагаалчаараа шийдээд би ер нь энэ харилцаанаас гарлаа гэдэг утга байхгүй. Тавар үзэр 2 тоо. Хөх байж та сая X-ийн яг энэ хэсгийн өмнө болохоор нөгөө мэлхийн орны X-үүдийг үзсэн байхгүй. Тэнгүүтээ хамгийн ихний өдөр дээр Tower, хоёрдугаар ингээд нөгөө нэг холтон дээр бас Tower. Сая өмнөх холтон дээр бас Tower байсан те. Тэгснэ энд бас Tower пах. За, хэдүүл ойлгоцгаая. Энэ Tower гэж яг эцсийн юу юм бэ гэвэл гинтийн байдлаар юм болгон нурж сүнхийг бэлэгддэг юм аа. Заримдаа штэ бидний амьдралд салалт, уналт, нуралт амар хэрэгтэй байдаг. Маш хэрэгтэй. Тэгжээж хүн чинь ингээд нэг юу болохгүй байгаа ойлгод юм байгаа зү. Хүн ч бас амар тэнэг шүү дээ. Бас яг ярих юм бол цагаа тулах юм бол. За. Одоо байгаа ингээд хүний чинь хувьд болохоор ингээд магадгүй асууя. Урд нь чамд ийм чимээгүйгээр ингээд нэг чам ингэж шахаж ирсэн байгаа. Одоо silent treatment гэж ярьдаг те. Юу вэ гэвэл би одоо чамаас харилцаагаа таслаад би чамаас хөндөрөөд тэгээд ингээд чи миний араас ингээд нэг гүүн мөн гэдэг байдалтай ингээд байж гисэн нөө. Тэгжсэн бол тэгээ араас нь ирөөж ингээд нэг харилцаагаа болгоё бүтээчээ гэдэг ингээд араас нь ингээд нэг зорлолтож исэн бол яа чамаа ингээд буцаж ирэнгүүтээ энэ бүх ингээд нэг болж бүтсэн ингээд нэг шийдүүдийг засгаар ирнэ гэдэг чинь ингээд нэг хүлээ гэлээ. Яад бол сталбер өдр гарч ирсэн. Би асуудээ хүмүүсээс юу нэ. Та хоёрын харилцаа за 1 жил байлаа гэж бод. 1 жил харилцсан байлаа. Хэдэн сард нь та хоёрын харилцаа хөндөй байсан бэ? Хэдэн сард нь та хоёрын харилцаа үргэлжлэж исэн бэ? Let's say бид хоёрын харилцаа нэг 2 сар ингээд нэг off байжгаад 1 сар ингээд нэг on байжгаад 2 сар off байлаа 1 сар on байлаа. Энэ нь болохоор бүр ингээд давтагдаад ингээд яваад байгааз энэ нь болохоор бүр зуршил болсон байдаг байхгүй. За би нэг чам нэг сарын ингээд нэг чимээгүй байх хэрэг өгнө. Тэгжэл чи буцаа миний араас гүүн. Энэ байдлаар удаан ингээд нэг явцсан байвал яп энэ чинь даваа амьдрал чинь ингээд өөрчлөх юм даа. Эсвэргээр ингээд нэг дөнгөж анхны удаага ч юм уу ийм хүн нөхцөл байдал ингээд гарч ирж байгаа бол наад салт чи харин бүрэн чухал байсан шүү. Яаж вэ гэвэл та хоёр юун дээр ажиллах, юун дээр бас ингээд нэг анхаарах байсан бэ гэдгээ мэдрээд ойлгоод авчиж хэлбэр байдэ. Тэр ингээд бодож үзье. Ер нь анхны удаа бол санамсаргүй гэж ойлгож болж байна. За 2 дугаар удаа. 3 дугаар удаа. За наачи харин бүр зуршил болсон шүү. Зуршлыг яаж ивдтэй? Нэг мөр дуусгах гэж бүр хор тавтрын нэмэлж те. Бодож үзье. Жишээлбэл хэрвээ энэ донд за үнэхээр хохирцоо ингээд мэлхийн нэлээ гэж бодъё. За. Чи дандаа л нөгөө нэг ингэж нэг кэрлийг тарддаг. Тэгээд нөгөө чинь дандаа чиний өгзүүлж хошногддог байлаа гэж бодъё. Яа чи дахин хослондуулаад байна гэдгийг өөрөөсөө сайн асуух хэрэгтэй байхгүй. Яад л чи хүлээмжшүүлсэн болохоор намайг хошногдож л байдаг.
Тэгэхээр заримдаа бид нар ингээд нөгөө нэг бодхоос илүү тэгэхээр өөртөө нэгт ингээд харчих хэрэгтэй байхгүй юу? За тэр зөвлөгөө авч өгөө заа. Та. The moon card. Яг би move on. Яваарай. X чинь тал дээр одоо X гэх нэг чиний харьцажсэн үе тал дээр болохоор ингээд 8 доошоо буй чам буцаж ирнэ гэдгийг хүлээгээд ирсэн да. Харин чиний зөвлөгөө болохоор move on. Чиний хийж чадах хамгийн сайн үйл чинь юу вэ гэвэл нэгт чи үнэхээр өөрийгөө эмчилъя, шархаа эмчилъя гэж хүсэж ивэл чи аг бэгээр орлуулж болохгүй. Rebound үерхэл хийгээд яах вэ? Тэрний оронд зүгээр окей харилцаагаа хөндөрүүлээд за дуусгаад тэгээд шарх авсан шархнуудаа эмчилж үлдэх. Тэрний тул чанд бясалгал хэрэгтэй байна уу? Гадуур гарах хэрэгтэй байна уу? Яах хэрэгтэй байна уу мэдэхгүй чийл өөрөө болох байх. Бидний амьдралын хамгийн хэцүү шийдвэрүүд гэтээ бидний амьдралын хамгийн том залбирал болж ирдэг. Маш олон хүмүүс би харж ирсэн. Амар олон жилийн токсик харилцаанаас бүр нүдэн анаад цолтой холдъё холдоод голын нөгөө цаанд гарсан чинь тэр хүмүүс амьдралынхаа хамгийн гой очрлоод хамгийн гой зүйлүүдийг авцдаг байхгүй. Тэгэхээр хүн чинь давдгуу даваагаа 7 давна гэдэг шиг. Яа шууд болохоор нэрээ move on гэдэг л хүзэр гарч ирлээ. Тэгээд магадгүй юу гэдэг чиний нөө хорогдоод холдож чадахгүй байгаа шалтгаан угаасаа хүн болгонд байдаг. Шалтгаан гаргаал байвал гаргаал гэдэг. Гэтэ нэгэнд чи хийгээд хичээгээд хийж чадахгүй өөрчлөлт ингээд гарч чадахгүй байгаа зүйл дээр яах гэж өөрийнхөө хамаг энерги хамаг потенциалаа алах хэрэгтэй бай тээ. Миний бас нэг бодож үзвэл зүгээр хаа. Халдуухан мэрэг байлээ шүү. За. Тэгээ миний reading сонгосон баярлалаа.